Сайн мэцхан уу хүүхдүүдээ сайхан амарсан уу? Өнөөдрийн математикийн хичээл дээр бид тэнцвэр будирхайг таньж мэдэх нэ хичээлдээ анхааралтай оролцоорой. За энд тэгш өнцөг дүрсийг багш нь өгсөн байна. За энэ тэгш өнцөгт маань нэг бүхэл гэсэн тоог агуулж байна. Тэгвэл багш нь энэ дүрсийг тэнцвэр хэсэгт хуваая. За нэгдүгээрт нь 2 тэнцвэр хэсэгт хуваалаа. За тэнцвэр хэсэгт хуваасан болохоор хэсэг тус бүр нь хэдэн хэсэг болохыг бичиж тэмдэглэх ёстой. За түүний дагуу тэмдэглэвэл хэсэг тус бүр нь 2-ны 1 хэсэг болно тийм ээ. За дараагийн удаад багш нь энэ тэгш өнцөгтөйгөө 4 тэнцвэр хэсэгт хуваад. За 1 2 3 4 4 тэнцвэр хэсэгт хуваалаа. Одоо хэсэг тус бүрийг 4-ний хэдэн хэсэг болохыг бичиж тэмдэглэе. За тэгэхээр тус бүрдээ 4-ний 1 хэсэг болж байна. За харин 3 дугаарт нь тэгш өнцөгтөйг багш нь 8 тэнцвэр хэсэгт хуваая. За 8 тэнцвэр хэсэгт хуваагаад хэсэг тус бүр нь 8-ны хэдэн хэсэг болохыг мөн л адил бичиж тэмдэглэнэ. Тэгэхээр тус бүрдээ 8-ны 1 хэсэг болно гэсэн үг. За эндээс багш нь тодорхой хэсгүүдийг өнгө ялган будъя. За эхний тэнцвэр хэсэг дээр 2-ны 1 хэсгийг багш нь ягаанаар будлаа. Дараагийн 4 хэсэг хуваасны 2 хэсгийг нь цэнхрээр будъя. Харин 8 тэнцвэр хэсэгт хуваасны 4 хэсгийг нь шараар будъя. За будсан хэсгийг анзаараад хараарай хүүхдүүдээ. Аль нь их хэмжээтэй будагдсан байна вэ? За сайн харъя. За сайтар ажиглавал будсан хэсгүүд маань бүгдээрээ тэнцвэр хэмжээтэй байна тийм үү? За үүнийг бутгай хэлбэрээр бичье. 2 хуваасны 1 хэсгийг яанаар будлаа? 4 хуваасны хэдэн хэсгийг будсан бэ хүүхдүүдээ? Зүйтэй 4-ний 2 хэсгийг цэнхрээр будсан байна. Харин 8 хуваасны хэдэн хэсгийг будсан бэ? 8 хуваасны 4 хэсгийг шараар будсан. За тэгвэл зургаас ажиглавал эдгээр 2-ны 1, 4-ний 2, 8-ны 4 гэсэн хэсгүүдийг өнгөөр ялган будахад бүгд хоорондоо тэнцвэр хэмжээтэй харагдаж байна. Үүнийг илэрхийлбэл 2-ны 1, 4-ний 2, 8-ны 4 нь хоорондоо тэнцвэр юм а гэж ойлгогдож байна. За тэгвэл хоорондоо тэнцвэр хэмжээтэй байгаа эдгээр бутархайг тэнцвэр бутархай гэж нэрлэдэг. За бүгдээрээ бичиж тэмдэглээж аваарай. За зургийг ажиглахад эдгээр бутархайнууд нь будсан хэсгүүд нь бүгд хоорондоо тэнцвэр хэмжээтэй харагдаж байгаа учраас тэнцвэр бутархай гэж нэрлэдэг байна. За дараагийн дасгалыг ажиглая. За дугуй дүрсүүдийг өнгөөр ялган будсан байна. Эдгээрийг ажиглаад хоорондоо тэнцвэр бутархай үүсгэх дүрсүүдийг холбох нэ. За эхний зургийг ажиглавал дугуй дүрсийг 6 хуваагаад 2 хэсгийг ягаанаар будсан байна. Энэ нь бусад дүрснийхээ аль нь тань ижил хэмжээтэй будагдсныг олоорой. За сайтар ажиглаарай хүүхдүүдээ. За багш нь зөв холбосноо. Ярилцъя. 2-ны 1 8-ны 2 хэсгийг будсан хэсэг маань 4 хуваасны 1 хэсгийг будсантай ижил хэмжээтэй харагдаж байна. Тийм үү? За харин дараагийн зураг маань 4-ний 4 хэсгийг будсан байна. Энэ нь нэг бүхэл хэсэгтэй ижил харагдаж байна. За дараа нь саарл өнгөөр
8 хуваасны 6 хэсгийг будсан байна. Энэ нь 4 хуваасны 3 хэсгийг будсантай ижлэхэн хэмжээтэй харагдаж байна. За та нар сайн шалгаараа хүүхдүүдээ багштайгаа санал нэг байна уу? За хамгийн сүүлийн зургийг ажиглая. 6 хуваасны 3 хэсгийг яганаар будсан байна. Энэ нь 2 хэсэг хуваагаад нэгийг цэнхрээр будсантай ижлэхэн харагдаж байна. Тэгэхээр эдгээр дүрсүүд нь хоорондоо тэнцүү хэмжээтэй будагдсан байна гэсэн үг. За бид энэ дасгал дээр дүрсүүдийг ажиглаад тэнцүү хэмжээтэй будагдсан дүрсүүдийг хооронд нь холбох дасгал хийлээ. За энэ маань бид тэнцүү будахаануудыг олж таньж мэдлээ гэсэн үг байна. За дараагийн дасгалыг ажиглая. За дүрсийг ажиглаад будсан хэсгийг бутархай хэлбэрээр бичээрэй гэж байна. За эхний дүрс маань 3 хуваасны 2-ыг буджээ. Тэгвэл бусдыг нь бас бичээрэй хүүхдүүдээ. Будсан хэсэг нь хэдэн хэсэг болохыг бичиж тэмдэглээрэй. За багш нь бичиж тэмдэглэлээ бүгдээрээ тулгаарай. За дараагийн удаад эдгээр будсан дүрсээс тэнцүү бутахыг ялгаж бичээрэй. Аль дүрс нь алинтайгаа тэнцүү байна вэ? Хэдэн хэсэг нь өөр аль хэсэгтээ тэнцүү байгааг олж бичээрэй. За тэгвэл багш нь энд бичээ. 4-ний 2 хэсэг гэдэг маань энд байна. 4-ний 2 хэсэг маань 2-ны 1 хэсэгтээ ижил хэмжээтэй буюу тэнцүү бутархай үүсжээ. За дараа нь 6-ны 3 гэдэг маань 2-ны 1 хэсэгтээ мөн тэнцүү бутархай үүсжээ. За 3-ны 1 хэсгийг будсан байна энд. Тэгвэл 3-ны 1 маань 6-ны 2 хэсэгтээ тэнцүү хэмжээ үүсжээ. За зургаар харъя. Дүрс тус бүрийг харууллаа. Хоорондоо тэнцүү байна уу гэдгийг шалгаж үзээрэй хүүхдүүдээ. За тэнцүү байна. Тэгэхээр бид бутархайгаа зөв үүсгэсэн байна. За дараагийн дасгалыг дэвтэртээ зураад бутархайг нь уншаарай. Бутархайд өгөгдсөн хэмжээгээр будаарай гэж. За дүрсийг бутархай хэсгийг хойно бичсэн байна. Тэгвэл та нар өнг ялган будах нэ. За 6 хуваасны 3 хэсгийг будна гэсэн. Дараа нь 5 хуваасны 2 хэсгийг будах нь. Гэх мэтлэнгээр будад дуусны дараа эдгээр дүрсээс тэнцүү бутархайг олж бичээрэй. Өмнөх дасгалаа сайтар ойлгосон бол энэ дасгалыг хийхэд хэлбэр байх болно. Дараагийн дасгал эдгээр бутархайнуудыг биедан жишээрэй. Бид бутархайг жишэхдээ хуваар нь ижил бол хүртүрийн их багын хэмжээг харж байгаа жишдэг. Хэрвээ хүртүр нь ижил хуваар нь ондоо байх юм бол хуваарийн тооны их багыг харж байгаа жишдэг бахнэ. Хүртүр нь ижил нөхцөлд хуваарийн их хэсэг нь юм уу бага хэсэг нь их байдаг. Тэгвэл аль нь вэ гэдгийг өмнөх хичээлүүдэд баттгаж үзээд эдгээр тоонуудыг жишээрэй. Дараагийн дасгал энгийн бутархайгаар бичээрэй. 10-ны 5, 8-ны 3 гэх мэтлэнгээр өгөгдсөн байна. Эдгээрийг энгийн бутархай хэлбэрээр бичиж тэмдэглээрэй. За бүгдээрээ өнөөдрийн хичээлийг цэвэрхэн өнг ялган будаж зөв бичээд тодруулагчаараа тодруулаад дэвтэрийн ажиллагаагаа зөв цэвэрхэн хийгээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Баяртай.